Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогтох байна. Испани хэлийг цуврал хичээл болгон YouTube сувгаараа эхнээс нь зааж байна. Өнөөдрийн хичээлээр ser, estar гэдэг хоёр үгний ялгааг гаргана. Энэ хоёр бол хоёулаа байх гэдэг үг. Гэхдээ Испани хэлэн дээр хэрэглэхтэй болохоор утга нь өөрөөр илэрхийлэгддэг. Монгол дээр бол ганцхан байх гэдэг үгээр орж ирж байгаа. За тэгэнгүүт өмнөх хичээл дээр бол ser байх бол юм мөн гэдгийг үздсэн байж байгаа. Би бол yo soy тоги. Би тоги байна. Nosotros somos estudiantes. Бид нар бол оюутнууд гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар хэрэгжилж болно гэдэг өмнөх хичээл дээр ярьсан. Тэгэхээр ser-ийн энэ бүх хувиргалыг ярихгүй хэрэг хэрэгтэй бол өмнөх хичээлээс хараарай. Одоо юуг үзэх вэ гэхээр ser-ийг ямар үед хэрэгэлт юм бэ? Хэрэглээг нь үзье. Нэгдүгээрт хувиршгүй нөхцөл байдалд хэрэгэлдэг. Жишээ нь Madrid es la capital de España. Мадрид бол Испани улсын нийслэл хувирахгүй хэвээрээ байж байна. Хоёрдугаарт ажил мэргэжил ярихдаа ser хэрэгэлдэг. Жишээ нь él es abogado. Тэр эрэгтэй бол өмгөөлөгч. Төрсөн нутаг орноо ярихад ser хэрэгэлдэг. Yo soy de los Estados Unidos. Би Анугаас ирсэн, би Америкийн нэгдсэн улсаас ирсэн гэдэг ч юм уу. Дөрөв дэх тохиолдол нь бол хүнийг тодорхойлон хэлэхтэй. Өндөр нам, инээ түргээд байдаг ч гэдэм үү тийм ээ. Тэр тийм хүнгээ тодорхойлоод хэлэх үед хэрэглэх нэ. Él es alto. Тэр эрэгтэй бол өндөр. Тавд нь иргэншлээ ярихад Nosotros somos puertorriqueños. Бид нар Puerto Rico хүмүүс. Тэгэхээр бид нар ser-ийг хэрэглэхдээ өмнөх хичээлдэр үздсэн хүмүүсийг тодорхойлох үгсийг хэрэглэж болно. Иргэншил, улс орон, тухайн орны хүний тухай үздсэн байгаа. Тэгээд жишээнүүд үз. Тэгэхээр эндээс хараад суралцж болно. Одоо estar ялгаагаа үзнэ. Estar гэдэг маань бас яг адилхан байх гэдэг үг. За эхлээд энийг ямар үед хэрэгэлдэм бэ гэдгийг үзэхээс өмнө энэ маань яаж хувирдсан бэ гэдэг хувиргалыг нь харъя. Yo estoy, би бол. Tú estás, чи бол. Usted, él, ella дээр энэ гурван дээр гурван дээр нь яг адилхан está гэж хувирдаг. Usted está, та бол. Él está, тэр эрэгтэй бол. Ella está, тэр эмэгтэй бол. Nosotros, nosotras. Энэ хоёр маань яг адилхан estamos гэж хувирдаг. Бид нар бол. Vosotros, vosotras. За энэ хувилбарыг бол Европт хэрэглэдэг байгаа. Та нар бол. Ustedes, ellos, ellas. Энэ гурав маань гурлаа están гэж хувирдаг энэ гурав дээр. Ustedes están, та нар бол. Ellos están, тэд нар бол. Зөвхөн эмэгтэйчүүдээрээ байхад ellas están гэж яагаад хэрэглэнэ. За estar-ыг ямар үед хэрэглэх вэ гэхээр төр зүрийн нөхцөл байдал юм уу сэтгэл санааны мэдрэмжээ илэрхийлэхэд хэрэглэнэ. За жишээ нь estoy triste. Ella está triste. Чин би гонхтой байна, тэр эмэгтэй гонхтой байна гэдэг ч юм уу. Төр зүрийн нөхцөл байдал. Хоёрт нь байршил ярьж байгаа тохиолдолд энэ нь төр зүрийн байж болно, эсвэл бүр байнгын байж болно. За жишээ нь estoy en el mall. Би дэлгүрт байна. Atlanta está en Georgia. Атланта Жоржиад байдаг. За дасгал дээр ажиллаад үзье. Ejercicio 1. Дасгал 1. Ser estar хоёрыг аль тохирохыг зөв хувиргаж хоосон зайг бүгэлнэ. Нэгдүгээрт yo profesora de inglés. ¿Cómo tú hoy? Ellos cansados después del trabajo.
Nosotros estudiantes de español. La casa en la playa. Mi hermano muy alto. Tú contento con tu clase. За одоо эднэр дээр аль нь дээр нь сэр, аль нь дээр нь старыг хэрэглэх вэ? Тэгээд зөв хувиргана. Испани хэлний нэг юм тэр ерөөсөө юу биеийн төлөөнд болгон дээр одоо өөрөөр хувирдаг. За энэ дээр бараг нэг минут болно да. Одоо хариугаа шалгая. Yo soy profesora de inglés. Ажил мэргэжил ярьж байгаа. Би бол англи хэлний багш. ¿Cómo estás tú hoy? Өнөөдөр чи ямар байна? Ellos están cansados después del trabajo. Cansados ядарч байна. Después дараа гэсэн үг. Тэд нар ажлынхаа дараа ядарсан байна. Нөхцөл байдал. Богинохон хугацааны амарчаар зүгээр болчихно. Nosotros somos estudiantes de español. Бид нар бол испани хэлний оюутнууд. La casa está en la playa. La playa далайн эрэг. Байшин далайн эрэг дээр байдаг. Mi hermano es muy alto. Alto өндөр. Hermano ах байж болно, эрэгтэй дүү байж болно. Манай ах маш өндөр. Эсвэл манай эрэгтэй дүү маш өндөр. Тэгэхээр тухайн хүнийг тодорхойлж хэлж өндөр юм уу, намхан юм уу. Тэгэхээр сэрэг хэрэглэх нь зөв. Долоотх нь tú estás contento con tu clase. Contento сэтгэл хангалуун байх. Clase анги. Con гэдэг бол тай гэдэг үг. Тэгэхээр чи ангитай над хичээлдээ сэтгэл хангалуун байна гэсэн үг. Ejercicio 2. Дасгал 2. Ser estar 2-ын аль тохирохыг сонгоно уу? Nosotros somos гэх үү, estamos гэх үү? En el restaurante ahora. Одоо бид нар ресторанд байна. Mi madre está muy simpática. Миний ээж маш сайхан хүн. ¿Dónde estás tú? Ellos están de México. El café está frío. Frío, justa. За одоо нэг минут 30 секунд л болно да. Энэ дасгал дээр ажиллахад пауз тавиад хийгээрэй. Одоо хариугаа шалгая. Nosotros estamos en el restaurante ahora. Mi madre es. ¿Dónde estás tú? Байршил асууж байна. Ellos son de México. El café está frío. Тэгэхээр ser estar 2-ын хувьд бол одоо яаж энэ олон юмыг чийжлэх вэ гэж одоо толгой гашлахад нэг амархан арга байна. Энэ болохоор estar 2-хоо нөхцөлтэй байгаа. Энийг нь чийжлэхүүл их амархан. Төр зүрийн нөхцөл байдал, сэтгэл санааны мэдрэмж, нэгдүг нь, хоёр дахь нь бол байршил ярих юм бол estar хэрэглэнэ. Бусад бүх тохиолдолд ser хэрэглэнэ гэдэг ойлгочвол бараг одоо толгойд ам шүү. Ejercicio 3. Дасгал 3. Алдааг засноо гэж байгаа. Yo estoy de Perú. Ellos son cansados. Nosotros somos en la oficina. Эднэрийг яаж засах вэ? Нэгдүг нь Yo soy de Perú. Хоёр дахь нь Ellos están cansados гэх юм бол зөв. Гурав дахь нь Nosotros estamos en la oficina. Ejercicio 4. Дөрөв дэх дасгал.
Энд болохоор асуултнуудад хариулна. Инхийн тулд бидэрт нэг хэдэн үг хэрэгтэй. Donde хаана? De donde хаанаас? Qual аль? Como ямар? За тэгэнгүүт эхний асуулт. De donde eres? Тэгэхээр энд яаж хариулах вэ гэж бодох нь байна. Donde estás ahora? Чи одоо хаана байна вэ? ¿Cómo estás hoy? Өнөөдөр ямар өнгөрч байна? Чи өнөөдөр ямар вэ? ¿Cuál es tu profesión? Чи ямар мэргэжилтэй хүн бэ? ¿Cómo es tu ciudad? Танай хот ямар юм бэ? Бичлэгээ зогсоогоод энэ хариулаад үзээрэй. За одоо хариулъя. Хариултаа шалгая. Soy de Mongolia. Би Монголоос ирсэн хүн байна. Estoy en casa. Би гэртээ байна. Estoy en clase. Би ангид байна. Estoy bien, gracias. За чи ямар байна гэхээр би сайн байна. Баярлалаа. За Монгол дээр бол бид нэг сайн байна, баярлалаа гэдэггүй тийм ээ. Харин Испани хэлнэн дээр бол заавал gracias гэдгийг хэрэглэх нь одоо их тийм ийдэг, одоо найрсаг хариулж байгаа ийм байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр үүнийг мартах юм бол бүдүүлгч болно шүү. Дараагийнх Soy profesora. Би багш хүн байна. Es grande y bonita. Том тэгээд сайхан. Ciudad гэдэг маань La Ciudad гэдэг болохоор bonita гэж агаар төгсөж байгаа. Ejercicio 5. Өгүүлбэрүүдийг засаарай. Дасгал 5. За ингээд cansado ядарсан гэсэн. Fría хүүтэн гэдэг үгнүүд хэрэгтэй. За тэгэхээр yo estoy profesora. Madrid está en España. Mi hermano es cansado. Nosotros somos en clase. La sopa es fría. За нэг дэх дасгал буруу. Yo soy profesora гэх ёстой тийм ээ. Хоёр дахь зүг байх нэ. Байршил зааж байгаа учраас энэ маань está гэдгийг хэрэглэх ёстой. Гурав дахь дасгал, гурав дахь өгүүлбэр буруу. Mi hermano está cansado. Яагаад тэр хүн ядарч байгаа нь төр зүрх байдаг. Дөрөв дэх өгүүлбэр буруу. Nosotros estamos en clase. Тав дахь бас буруу. La sopa está fría. Шүл хөрчгсөн байна. La sopa шүл. Ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Та бүхэнд хичээл маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Энэ хичээл хэрэгтэй хүмүүст явуулаарай гэж хүсмээр байна. Цоврал хичээлийг маань үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл хичээлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Facebook хуудас маань, YouTube сувг маань байгаа. Тэгэхээр дахиад хэлэхэд бол яг хажуу талд нь ингээд доошоо харсан сум байгаа. Тэгэхээр тийшээгээ дараад all хэсгийг сонгох юм бол намайг хичээл оруулах болгонд мэдээлэл очиод байна. Би онлайнаар англи хэлний хичээл заадаг. Тэгэхээр хичээлтэй холбоотой мэдээлэл авъя гэвэл энэ дугаар руу холбогдож болж байна. Бас мессенжерээр холбогдож болно. Тэгээд пэйжн дээрээ ч гэсэн, хуудсан дээрээ ч гэсэн мессенжерт хариулж байгаа. Баярлалаа.